ард түзөө үзүүлж байна. Би эхнэр чинь шүү дээ. Нэг их хүнд гайхуулаад байхаар сайхан зүйл биш ч гэсэн хэн нэгэн хүнд сургамж болж магадгүй. Би ингэж бичснээр миний сэтгэл доторх зүйл багш гисэн хөнгөрч болох байх. Нөхөр бид хоёр хар багасаа л нийлсэн хоёр. Бие биенийхээ анхны хайрууд оюутны дотор байрнаас эхлээд хамтдаа амьдарч эхэлсэн. Би 1-р курстэй л жирэмсэн болсон. Байрандаа төрөлтөө биш. Хоёр талынхаа аав ээжээр мал хууган заруулж байгаад нэг өрөө байр авахулаад л хоёр аяга, хоёр халбахтаа л нийлсэндээ. Нөхөр сургуулаа төгсөж өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхээр эрс шийдлээ. Би харин чөлөө авчихсан байснаа нөхөж сурлаа. Хүүг маань манай аав ээж хоёр хөдөө гэртээ харж байсан юм л да. Хөдөө хол учраас их сананаа. Хоёул амьдралын төлөө гүйж манай нөхрийн бизнес дампуурч аав ээжүүд маань уурлаад л. Гэхдээ ахаад л эхлүүлсэн. Би ч сургуулаа төгслөө. Мэргэжлэрээ ажиллаад гэр орныхоо хоол хүнс хэрэгцээгээ би хангана. Манай нөхрийн бизнес нэг л болж өгөхгүй л байлаа. Тэгж явсаар арай гайгүй хөл дээрээ бослоо. Байраа томруулж би ажилласаа гарч нөхөртөө туслаад ингэхдээ ахаад жирэмсэн болж хоёр хүүхдээ хараад гэртээ суулаа. Бидний бизнес амьдрал гээд л өргөжин тэлсээр. Аав ээж, ах トゥ нарынхаа ганц бахархал нь бид болж байлаа. Нэжгэр гэгч нь хурмаа хийж бал сараа хаваа арал дээр өнгөрөөгөөд л бид ахин хүүхэдтэй боллоо. Ингээд хоёр хүү нэг охинтой болсон юм. Хүү, охин, хүү. Биднийг хөндлөнгөөс гарсан хүмүүс үнэхээр атаархмаар тийм л сайхан амьдарч байсан. Би ч өөрөө хаяа зүү төш үсттэй гэж боддог байсан юм. Нөхөр маань ч халамж хайранд тулчихсан л хүн. Романтикч гэж жигтэйхэн. Бид хин хинэн 40 нилээн давлаа. Нөхөр компани удирдах, харин би хүүхдүүдийнхээ хичээл боловсрал, арга эргээд бүх зүйлээ удирдана. Нэг өдөр манай гэрийн хаалганы хонх дуугарлаа. Харвал манай нөхрийн нарийн бичиг. Би ч шууд тайлад өглөө. Хөөх юм анх сургуулаа төгсөх жилээ манайд дадлах хийгээд ээж аав хоёр нь хоёулаа ослоор өнгөрчихсөн жоохон дүүтэйгээ хоёул байдаг гэд ирж үлээ. Бид хоёр ч шууд л ажилд авч цалинтай дадлах хийлгээд сургуулаа төгсгөөр нь ажилдаа авч 2 жил ажилласныхан дараа нэг өрөө байр хүртэл авч өгсөн юм. Миний яг л хуурай дүү шиг охин байдаг байлаа. Харин тэр өдөр эрэхтээ ажлын талаар биш, арай өөр зүйл хэлэх гээд хэлж чадахгүй байгаа нь ажиглагдаж байсан. Яасан зүгээр үү? Дүүн зүгээр үү? Гэхэд зүгээр гэж хэлчихэд суугаад л байсан. Би гоо сайхан дээр цаг авчихсан байсан тул яарч байлаа. Эгч нь гоо сайхан дээр цаг авчихсан. Миний дүү юм хэлэх гээд байгаа бол гялс хэлчих. Эгч нь яарад байна? Яасан? Мөнгө хэрэгтэй байгаа мó? Гэхэд толгоос ихсрэв. За тэгвэл гарыг. Эгч нь явах гээд байна. Гэхэд би гана захирлаас жирэмсэн болчихсон гэв. Юу яриад байгаа хүүхэд вэ гээд лавлан асуухад тийм ээ, үнэн. Бид хоёр амаргийн холбоотой болсон. Хизээнэс анх дагалдан хийх тэр үеэс л эхлэлтэй. Надад бүх зүйлээ яруу. Ээж аав нь өнгөрсөн гэж худлаа ярьсан. Нөхөр надад энэ хүүхдийг өрөвдүүлж компанид авах гэсэн жүжиг байж.
Гэхдээ яг тийм зүйл нүүр тулахаар үнэхээр яаж чаддгүй юм бэ лээ. Нулимс ч гараагүй. Түүний яриг сонсож дуусчаад гоо сайхандаа ороод гарч ирлээ. Над шиг 50 хүн байдгаа. Нөгөө охинтой ахин уцаар яриад нэгэн ресторанд уулзахаар болж тэндээ очин хүлээлээ. Тэр үед үүдээр орж ирэхийг нь хараад л би урд нь яагаад тэр охиныг тэгж ажиглаж байгаагүйгээ гайхсан. Үнэхээр дур булаам, өндөр туранхай, ялдамхан инээмсэглэлтэй залуухан халуухан. Ямар ч эр хүн дурлахаар. Харин би гэдэг хүн жижиг том хөхтөө, харвинтай, намхан, жижигхэн эмэгтэй. Хэдэн сартай юм? 6-7 хоногтой гэсэн. Үзүүлч гэсэн юм уу? Цаатахта хэлээ юу? Үгүй. Би энэ хүүхдийг гаргамааргүй. Тэгээд яах гэж? Авахулнаа. Тэгвэл тэр хүнээс салах юм уу? Үгүй. Би салж чадахгүй. Тэгээд яагаад авахулах гээд байгаа юм? Яасан? Та нөхрийгөө өөр хүүхнээр хүүхэд гаргуулахыг нь хармаар байгаа юм уу? Би 2 дахь эхнэр нь болох уу? Хүн амтан муу ярихгүй юу? Тэгвэл хамаа алга. Би төрчихье. Тэгээд танаа хүүхдүүдтэй хамт өв хөрөн булаацалтаас сууж чадна штэ гэж хэлсэн. Тэгээд л бид хоёр нөхөрт юу ч хэлэлгүйгээр авахулсан. Нөхөр намайг мэдсэн гэж огт мдээгүй тул урдын ладал сайхан хандсан хэвээр. Нөгөө охины биеийг арай дээрдэхээр нь нөхөртөө өөрийг нь нууц амрагтай байсан тухай мэдснээ хэллээ. Намайг 4 жил хуурчээ тэр хоёр. Том хүү маань 22-тай. Гэтэл нөгөө нууц амраг нь 25 настай. Бараг хүү шигээ хүнтэй явуулсан гэхэд үнэхээр итгэж өгмөөргүй. Энэ үед би нэг ч уйлаагүй л байлаа. За хүүхдүүдтэй хэлээд яах вэ? Энэ тухай хоёулахнаа ярилцаад шийдэе. Чи ингээд амьдралаа болцгоё гэж бодож байвал болно. Би битгий салаач ээ гэж уйхгүй. Нөхөр юу гэж дээ? Би амьдралаа иймхэн юмнаас болж баллах тэнэг бишээ гэв. Би баярлаж байлаа. Тэр охиноо биш, намайг сонголоо гэж. Тэгээд салахт нь хугацаа өгсөн. 2 сарын дараа над дээр ирээд салжглаа. Бас тэрийг ажлаас нь гаргачихсан. Харин дахин холбоо бариулахгүй тулд 2 өрөө байр аваад өгчлөө гэж хэлсэн. Үнэхээр биднээс холдчихл байвал тэр яах вэ гэд би нөхрөө чанга тавираад баярлалаа. Гэр бүлээ авч үлдсэнд гэж хэлсэн. Ахин 1 сар өнгөрлөө. Хүү сургуулаа төгсөөд гадаадаас ирлээ. Бид ч бөөн хөөрцөг баяр болж гэр бүлэрээ ширээ торин сууцгаав. Нөхрийн утсанд байн дуудлага ирж тэр болгонд тасалж байлаа. Яагаад уцаа авахгүй байгаа юм? Нэг улсын их хурлын гишүүнтэй уулзах цаг хүнээс гуйсан юм. Тэр нь бүтчихэж уулзаадах гээд л байх юм. Тэгвэл явуулгүй яадаг юм. Яв гээд явууллаа. Шөнийн 2 цаг миний чатанд зураг ирлээ. Ороод хартал нөгөө хүүхэн чинь төрсөн өдрөө тэмдэглэж гисэн манай нөхөр оччихсон түүнд машин бэлэглэж байна. Манай нэг найз дүүтэйгээ ярьж байтал цаана нь танаа нөхөр харагдахаар нь асуутал танаа хүн дүүгийн найзтай явуулдаг болж таарлаа гэд пол хийдэл баахан зураг ороод ирлээ. Би хэлэх үггүй болсон. Тэгтлээ итгэж зохицуулчихсан гэж бодож явсан зүйл минь бүр эсэргээрээ харин ч хайр нь улам бүр бадарч яваа юм бэ. Нөхөрлөгөө залхтал уцаа авахгүй таслав. Шууд л мессеж бичлээ. Ажилтай байна. Тараад яри. Унтаж бай гэсэн байв. Ажилгүй наад хүүхэнтэйгээ хамт байгааг чинь мэдэж байна гэхэд нөхөр шууд залхав. Яг одоо гэртээ ир. Эсвэл чамайг маргааш ирэхэд би энэ гэрээс явчихсан байх шүү гэж хэлэхэд
тэр юу ч дахиж бичээгүй, утсаач аваагүй. Түүнийг шөнөжин хүлээсэн. Өглөөс ирээд л компани дээр очиход тэр урд өдрийн хувцас солиод өмсчихсэн байсан. Чи яаж хувцас солисон? Яагаад гэртээ ирээгүй? Тэр хүүхэнтэйгээ хонсноо. Нөхөр, үгүй. Би ууж байгаад тасраад өглөө яаралтай хуралтай байсан тул шинээр хувцас аваад өмсчихлөө. Үнэхээр утгагүй худлаа ярилт. Яах вэ? Өмнө нь мдээгүй байхад ингэж хэлсэн бол би тэнэг учраас шууд итгэл байсан байх. Гэхдээ бүх зүйл баримттай байхад ийм юм ярихаар нь за тэгвэл салцгаая. Чи энэ олон жилийн амьдралаа тэр хүүхнээр сольж байгаа бол би чамайг хорихгүй. Хувцсыг чинь бэлдээ тавьчих учраас ирээд аваад яваарай. Арай намайг гэрээсээ хөөхгүй байлгүй дээ. Гээд би гараад явчихсан. Хувцсыг нь бэлдээ суугатаач би нулимс унгаагүй. Бүгдийг нь бэлдээд үүдэн тавьсан. Баг хүү харчхаад юу болоод байгаа юм бэ? Энэ юу вэ? Аав нь чинь хувцснууд. Энэ өдрөөс эхлээд аав чинь бид нартай хамт амьдрахгүй. Орой болж түүнийг ирээд уйлж унжаад явахгүй гэх байхаа гэж би төсөөлж хүлээсэн юм. Гэтэл тэр ирээгүй. Харин утсанд мессеж. Чи ингэж шийдэж байгаа бол яах вэ? Би уг нь бүхнийг зохицуулаад гэр бүлтэйгээ үлдэх сонголтыг хийчихсэн байсан. Ийм дээрээ тулчихсан учраас би чиний хүснээр явлаа. Хаалганы хонх дуугарч түүний жолооч зогсож байв. Захирал хувц аваад иргэнэ гэхэн тэр. Бүх юмыг нь аваад явсан. Хаалга хаагдах үед л би жинхэнэ салалт хууран мэхлэлт иржээ гэж бодсон. Тийм сэтгэл хоосон болж ахаад л уйлмаар байвч нулимс гарсангүй. Яачхад байгаагаа ч ойлголгүй хэд хоног явлаа. Манай дүү гэрт ирээд юу болоод байгаа юм бэ? Би тайлбарлсан. Инхэн зүйтэй байхаа гэж бодоод шийдчихэд сууж байна. Та тэгээд зүгээр үү гэж асуухтал тэр олон хоног сар хуримтлсан миний нулимс асгарчихсан. Магадгүй хэн нэгэн миний талд зогсож намайг ойлгож надад ямар байгааг асуучих хэрэгтэй байсан бололтой. Нялх хүүхчиг дүүгээ тэрвэрэд уйлаад л байсан. Бид салаад 1 сар болсон. Гэрийн зай зүгээрээд л тэр хүнийг бүхэлдээ санаж өхөж байсан. Анх удаа л салж үзсэн шүү дээ. Тэр хүнгүүгээр амьдарч үзээгүй надад бүр үнэхээр хэцүү байсан. Дэндүү их хайртайгаа тэр үед л ойлгосон. Тэр үед миний сарын тэмдэг ирээгүй байснаа бас ойлголоо. Цэвэрчгсэн юм байлгүй дээ гэд эмлэгт үцтэл жирэмсэн. Хүсэн хүлээж байсан тэр хүрмэн тохиромжгүй цагтаа иржээ. Одонгийнхаа хүүхдийг гаргаад одон авах ямар болоо? 2 хүү 2 охинтой болчих юмсан гэж ярьж явсан юмсан. Баг хүү маань 10 нас хүрчихсэн байсан учраас надад гаргахад нэг их хэцүү зүйл биш байв. Тэгээд гаргахаар шийдлээ. Зүгээрээ ганцаараач гэсэн өсгөн. Аавын хайр байхгүй ч 2 ах нь байна. Болох л байлгүй гээд зүтгэлээ. Хяналтандаа ороод л нөхөртөөгөө хамт яваа бүсгүүчүүдийг харахаар битүүхэндээ атаархна. Гэхдээ би чинь уг нь төрийнхөө дансанд гэр бүлтэй гэсэн тэмдэглэгээтэй шүү дээ. Нөхрөө маш их санаж, өгөөлж, шүн бүр уйлаад л өглөөтөө золгоно. Ундармаагийн мөнгө байлаа гэд хүйтэн шүн хизээч намайг дулаацуулдаггүй юм гэж үг байдаг шүү дээ. Яг тэрийг санаад л эргэн тойрноо харахаар түүний гих зүйл юу ч байсангүй. Маргааш нь би ажил дээр нь очлоо. Өнөөх эмэгтэй ажил дээр нь байсангүй. Би ч оронгуутаа л нөхрийнхөө өрөө рүү орлоо. Сайн уу? Гээд нөхөр намайг хараад сандран ийшээ суул да. Би сайн уу? Их цонхгор харагдаж байна.
Сайн, чи харин маш сайн харагдаж байна. Тэр үнэхээр маш сайн харагдаж байлаа. Би л ганцаараа энэ өдрүүдэд маш их зовсон бололтой. Хүүхдүүд сайн уу? Намайг зүхэж байна уу? Гэдэл хүүхдүүдээ асуув. Мэдээж бүгдийг хэлсэн. Одоо бүгдээрээ том болсон. Яах ихээ өөрсдөө шийдэх байхаа л гэсэн. Тэгээд өөрийгөө жирэмсэн болсноо хэллээ. Түүний харцанд гэгээ татарсныг би харсан. Би чамайг уучлсан. Гэртээ буцаад ир. Дахин тэр эмэгтэйгийнхээ учрыг олцоход хүрээдэр гэдэл гараад явсан. Түүнийг хизээ ирэх болоо гэд би маш их хүлээлээ. 3 сартай Эоход харуулсан зураг, 5 сартай зураг, бас хүүсийг нь мэдлээ. Охинтой болжээ. Үнэхээр их баяртай байсан. Түүнийгээ хүртэл хэллээ. Тэр ирсэнгүй. Төрөн төртлөө түүнийг өнөөдөр ирчих болов, маргааш ирчих болов, нөгөөдөр хүрээд ирэх юм болов. Уучлаарай гэдэл ороод ирнэ дээ гэд хүлээсэн ч ирээгүй. Би төрсөн. Харин хүүхдүүд минь томорч, бас үеэл дүү маань намайг харж тойволсоор бие минь тэнхэрж байлаа. Хүүхдүүд хүртэл аав руугаа мессеж бичиж залгасан ч утсаа аваагүй, хариуч байхгүй гэж хоорондоо ярихыг нь би сонслоо. Тэр хүн үнэхээр л бид нараас холдохоор шийдэжээ гэж бодоод охиноо харж л тайвширч байв. Гэхдээ л сэтгэл дотроо үргэлж түүнийг хүлээж байснаа би нуухгүй. Нэг л өдөр тэр ороод ирсэн. Би ч баярлаад л түүнийг тэрж аваад бүр ирчихсэн үү гэхэд тэр толгой сэгсрээд охиноо харах гэв. Удалгүй туслах нь орж ирээд хувцас хүүхдийн идэл хэрэгсэл оруулж өгөөд гарав. Чи ямар нүрээр наашаа ирж зүрхлэв? Одоо яв да. Би охиноо чамд харуулмааргүй. Ганцхан үнсчихье. Тэг хүү. Би гэд ойлоход нь охиноо үнсүүллээ. Дугтуутай мөнгө гарт минь бариулаад хэрэгтэй зүйл гарвал хэлээрэй. Над руу биш, туслах руу хэлээрэй гэж хэлжгээд намайг нэг духан дээр үнсээд яваад өгсөн. Үрлээ шигэлээ доглон улмастай уйлсаар л үлдлээ. Хэд хоногийн дараа хүргэлт ирлээ. Хүүхдийн хувцас байв. Мэдээж нөхрийгөө явуулжтэй гэж бодоод л ямар хөөрх юм бэ? Сонгол цайтай юмаа гэж бодоод угаагаад өмсүүллээ. Бас нэг жижигхэн туулайн чихмэл байв. Охиноо хөхүүлээд унтуулчаад нөгөө туулайг нь хажууд нь тавиад зургийг нь аваад аав руу нь ямар адилах юм бэ гэд явууллаа. Огт хариу бичтгүү хүн анх удаа зүрх явуулсан байв. Гэтэл төд удалгүй час гээд уйллаа. Яасан нь мэдэгдэхгүй, зогсоо зайгүй нүүр нь улаагаад л уйлаад байв. Халуурсан зүйлгүй, төргөн дуудаад үзүүлтэл гидсэн жоохон дүүрэнгтэй байна гэд дүүрэнгний юм бичиж өгөөд явлаа. Бас параденк хийв. Удалгүй арай гайгүй болж унтсан ч шүн ахаад л уйлав. Өмнө нь огт ингэж үзээгүй хүүхэд юу болсон юм гэмээр л их уйллаа. Маргааш өглөө нь босоо шууд л гайгүй гисэн эмнэлгээр явлаа. Хүүхдийн бие зөв зүгээр. Тэр оройч гисэн ахаад л уйллаа. Дөрөвгөө хэлтэл лам хард үзвэл аав нь өөр эмэгтэй хүнтэй байгаа болохоор хүүхэд сэвцсэн юм болов? Эри явдал үрд гэдэг дээ. Мэргэн түргэн сайн гэсэн лам бууд үзүүллээ. Сэвцсэн байна гээд арц ганг унгасаг гээд л хэлнэ. Гэхдээ энэ уйлалт явсаар бүр 7 хоног боллоо. Би ч ядарч сүү муудаад хүүхэд маань ч цаанаа л нэг сулбар байгаа нь мэдэгдэнэ. Өдөр унтахтаа хүртэл цочоод л гадуур гараад явхаар зүгээр. Тэгээд би фэйсбүүкээс асууж судалсаар нэг сайн удган гэх эмэгтэйг олж уулзлаа. Охин хараад л нүдэн томорч болохгүй хүнээсээ болохгүй зүйл авчий гэв. Би ч уг нь төрснөөс хойш хүн амьтан нэг хэрээгүй дээ. Гэртээ очиод аривлаж утаарай гэд хэдэн зүйлс өгөөд дээрээс нь маргааш хэд хэдэн эд зүйлстэй ирээрэй гэв.
Нөхрийн малгай бүс охиныхоо улаан цагаан өнгөтэй эд зүйлсийг авчир гэв. Хэлсэн ярьснаар нь бүгдийг авчирв. Аз уулж нөхрийн цагаан сараар өмсдөг дээл бүс малгайг нь өгч явуулаагүй байлаа. Тэгээд үзүүлтэл танаа нөхөр нэг хүүхэнтэй болжээ. Тэрч зүгээр ч нэг эмэгтэй биш байна да. Амархан ч нөхрийг чинь явуулахгүй нэ. Эд мөнгөнд нүдээ өгсөн их л эвгүй хүн байна. Хөлийг нь тушаад өөртөөгөө холбуулах үйл их хийжээ. Охинд чинь ч бас сэвтэй зүйл өгчгээд нөгөө өгсөн улаан хослол болон чихмэл цагаан туулай хоёрыг аваад энэ хувцсыг шууд шатаа үнсийг нь газарт бол. Туулайгийн задалтал дотроос нь улаанаар тарин биччихсэн цаас гараад ирсэн. Пүүх, ийм жоохон хүүхдэд ийм нүгэлтэй зүйл хийдэг яасан арилчихсан дотортой амьтад вэ? Охиноор чинь дахил өрөхгүй шахаж. Эх хүн ийм зүйл сонсоод үнэхээр их хэцүү болдго юм байна лээ. Яавал биднээс салах бол? Нөхрийг чинь та нараас салгаж байж л эсвэл өөрөө сэтгэл татаж байж л та нараас салах байх та. Тийм ч амар нөхрөөс чинь холдчихгүй л болов. Охиноо л нин тэргуунд аргалуулж аваад л гэртээ хайрлаа. Тэр хүнээс хамгаалсан үйл хийлгээд явлаа. Нэрээч тэр шөнө охин маань огт уйлсангүй. Би ч хэдэн өдөр нойргүй хонсон тул тэр шөнө бүхгэгч нь унтаж амарлаа. Одоо бол нөхрөө түүнээс авах бодлого болсон. Дахиж тэдэнтэй холбогдохыг ч хүсэхгүй байгаа. Гэхдээ тийм залуухан эмэгтэй байж яагаад зүгээр сайхан хайртай нас ойролцоо хүнтэйгээ суугаад явж болохгүй байдаг юм болоо? Захидлаа илгээсэн бүсгүйтэй маш их баярлалаа. Түүнд минь сайхан сэтгэл үлдээгээрэй.